5 дугаар байр. Ийм вакуум үлгэр байдгийг эрт мэдсэн бол ханны наалт хэрэглэхгүй байх байсан юм. Хан дээр вакуумдаа чангалж чахвал маш сайн тогтно. Бүтэнсээ уусчлуулж болно. Ингэснээр бүх зүйлийг хананд хадгалж болно. Хаалганы ард хувцс малгай цүнх үлгэж болно. Галтгоон далчир угааг сэргийг үлгэж болно. Хэрвээ нүүхэр болвол хан гэмтэхгүй наалт нэмэр үлдээхгүй. 4 дугаар байр. Гэртээ хоол идэх хүн бүр угаалтураа заавал шүүлтүр дээр таг суурлуулах хэрэгтэй. Дараа донгодог өнгөн дарахад усыг битүүмжүүлж хадгална. Ингэснээр хуучиндаа хэрэггүй болно. Шүүлтүрийн сав нь маш хэлбэр. Хоол нь үлдэгдвэл дүүрсэн ч гэсэн усан саадгүй орсон. Огт наалтахгүй ямар ч үлдэгдэлгүй. Ашигласны дараа хаах хэрэгтэй. Тэгвэл муухай өнөр гарахгүй. 3 дугаар байр. Өдөр бүр хоол идэх бүсгүүчүүдтэй галтгоонд заавал юм зүйлтэй байх хэрэгтэй. Ингэж байвал гараа төлөг аюултай шүү. Бас цэвэр биш. Энэ силикон материалаар хийгдсэн баг болсохгүй. Урт дөрвөлжин хонхор тавгаас үл хамаарна. Бүх төрлийн тавгийг авчиж чадна. Давхар хөшүүргээр ашиглахад бат бөх галтгоонд заавал хэрэглээрэй. 2 дугаар байр. Угаалын өрөөний шүүлтүр дээр үнийг нагаарай. Ингээд дахин гараа бохирлож заварахгүй. Энийн нүсийг доош урсгахгүй ба бохирц үед нь хуулж аваа шууд хайж болно. Үнэхээр амар. 1 дугаар байр. Аягаа уухгүй бол бохироо сууж байгаатай ээжэл. Энэ нумардаг жижиг сойз. Гар хүрхгүй эсгэж сайн угаадаг. Ялангуяа хутгатай холигчийн хувьд үнийг хэрэглүүл гараа зүсэхгүй. Сойзын толгой зөөлн аягны yorвол болон тохой төрд сайтар угаана. Цаана аяг хүүхдүүс үнийг савч угааж болно. Ашиглагад амар. Үнэн хэмдэг. Гэтэ заавал нэгийг авч тавих хэрэгтэй.